Монголчууд бид эх 5 жилд гол нэр төрлийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж хүнсний хувьсгал хийцгээе. Гурван сая 500 хүнийхээ эрүүл хүнсээр хангахаас гадна бид нар экспортлох бүрэн боломж байна. Энэ 3 зээлийг энэ тарилж бүгд авсан. Гэхдээ авсан мөнгөө юунд зарцсан? Техник технологи үнцгөөндөө зарцуулснаар 2 жилийн дотор өсөлтөд 20% усын хэмжээнд өслөө шүү дээ тарилтын дараа. Ногоочд ногоогоо тарьж ийн, үйлдвэрлэгчид үйлдвэрлэхээ мэдж ийн. Тэгээд энд ганцхан л дэмжлэг хэрэгтэй. Энэ бол урт хугацаатай богино бага хүнтэй зээл. Хүнсний хангамж аюулгүй байдлын улсын юм хөдөлгөөн өрнүүлж байгаа нь маш их чухал юм байна. Маш зүйтэй санаа цаг үе болсон. Одоо энэ бол ажил хэрэг болох. Ялангуяа дунд шатны байгууллагуудыг хангах. Бид нар бол маш дэмжиж байна.
ерөнхийлөгчийн дэвшүүлж байгаа хүнсний хөвсгөлийг бол үйлдвэрлэгч бид нарт маш сайн дэмжиж байна. Хүнсний хувьсгалт нэгдэцгээе. Хүнсний хувьсгалт нэгдэцгээе. Хүнсний хувьсгалт нэгдэцгээе. Хүнсний хувьсгалт нэгдэцгээе. Цаг үеийн олсон ажил гэж бодож байна. Бүгд нэмрээ оруулж байгаадаа баяртай байх юм аа. Энэ үйл явц цаашдаа өөр өгөөж байгаа итгэлтэй байна. Санаас ажил маань бол одоо мах махнуудыг нүүдүүлж байгаа юмс маш даваа талтай. Бидний дэмжсэн үйл ажиллагаа явж байгаа бид нэр ихтэй байгаа. Санаачсан одоо хүнсний хувьсгал гэдэг арга хэмжээ бол Монгол улсад бол маш их ач холбогдолтой. Хүнсний хувьсгал бол үнэхээр Монгол маш одоо хэрэгтэй байгаа зүйл мөнөөс мөн байгаамаа.
тэгэхээр бас их гайхаж бас нэг талаараа баярлаж хүлээж авлаа. Тэгээд төр засаг маань ингээд бид нартай ингэж ойртож ажиллаж байгаа үнэхээр нэг илэрч юм байна гэж харж байна. явж ирсэн хурдтай улсын дэмжлэггүйгээр улсын бодол зүйн зүйн өдрүүдийн үйл ажиллагаа одоо нөхцөл нь байна, газар усан нь байна, модон нь байна, сүүл нь байна, хүмүүс нь байна. Салбар нь ингээд шинээр үүсээд эхэлчихлээ. Тэгэхээр энэ дээр бол цаашаа явах бол улсын дэмжлэггүйгээр, улсын бодлогогүйгээр явахгүй юм байна. Тэр өөрсдийнхөө хийж чадсан манайх оролцох нэг үндсэн гол шалтгаан нь юу гэхээр нэг талдаа хэвлэх үйлдвэр юм шиг мөртлөө нөгөө талдаа манай үйлдвэрлэл явуулж байгаа нийт хүнсний бүтээгдэхүүнүүд одоо ингээд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний бараг одоо 94-5% нь манайх шашхыг нийлүүлж байгаа. Тэгээ энэ утгаараа яалтч байхгүй хүнсний үйлдвэрлэгчтэй манай үйлдвэр салшгүй холбоотой. Энэ утгаараа тэгээд бид нар энэ хүнсний хувьсгал, хүнсний хөдөлгөөнд нэг оролцогч болоод ажиллаж байна. Хүнсний хувьсгалын энэ үйл ажиллагаанд нэгдэж байгаагаараа бид нар цаашдаа илүү их гарц гаргалгаа, илүү их боломж байна гэж харж байна. Энийг бол бодит үр дүн гэж бид нар үзэж байгаа. Хотодоо одоо чанартай Улаанбаатар байж их юм бол бидний хүнсний хувьсгалд бол одоо оруулах бидний хувь нэмэр бол илүү одоо чухал чанартай тийм л хэмжээнд үйлчилж чадна.
Хүнсний хангамж, эрүүл хүнсээр хангах гэдэг энэ тал бид нэр хөрөнгө оруулалт хийж ажиллахаар зориулсан билээ. Хүнсний хувьсгал буюу Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү томоохон ажил хэргийн хүрээнд Монгол бяцлагаар төгөлдөрж ажиллаж байгаадаа бид нар бол бахархалтай байна. Санаачлал дэмжиж штэ угаас улсын орнороо ингээд бүгдээрээ газар тариал ингээд дэмжиж байгаа юм чи одоо манайхад гэтэл манай компанид одоо энэ техникүүдийг бүгдийг шинжилгээд одоо хавраа ажлаа хийж дуусчаад одоо энэ намрынхаа тарьсан тарианыхаа үр шимийг үзэх гээд одоо энэ байж байна бид нар. Бид нар одоо энэ төслийн хүрээнд нэг тэрбум 200 сая төгрөгийн зээл авсан. Тэр чи одоо эхний 3 жил нь зөвхөн хүүгийн төлөө явна. Дараагийн үлцэн 2 жилд нь үндсэн зээлийг төлнө гэдэг чинь бизнес их давуу тал болж байгаа байхгүй. Бид нар шиг арай одоо ийм том хэмжээгээр тарьж байгаа улсууд чинь ийм өтөн байхгүй бид нар намрын ажлаа барахгүй. Өнгөрсөн жил үндэсний хувьсгал зарлагдсан. 19 одоо нийт төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо 100 хангах энэ зорилтыг тавьсан байгаа тийм ээ. Энэ 19 нэг төрлийн бүтээгдэхүүний нэг нь бол дахианы мах гэх дангаараа байгаа. За тэгэхээр үндэсний хувьсгал зарлагдсан одоо бидэнд бас одоо тийм одоо эрч хүч гэх юм уу тийм ээ. Зориг өгсөн ямар ч байсан дахианы махны үйлдвэрлэл эхлэх юм бол одоо бид хичээхээс гадна бас төрөөс тодорхой хэмжээний бас тусламж дэмжлэг байх юм байна. Яг энэ үндслээр бол яг 1 жилийн өмнө л ерөөсөө дахианы махны бизнес руу зориулуулаад орсон байна. Химийн хор хэрэглээгүйгээр ургуулж чаддаг газар нь байхгүй. Монгол тийм. Тэгээд яг энийг тэрийг органик араагаар ургуулсан ногоогоо экспорт хийх боломж байна гэж би ярьж байгаа. Химийн хор хэрэглээгүйгээр араагаар ингээд ургуулж болно. Ганцхан Монгол уур газар. Үндэсний хувьсгалыг бол тариаланч бид нар бол чадах ятгаараа бүгдээрээ дэмжиж байгаа. Ухаалах юм бол хөнгөлөлтөө зээл, нодлон тариаланчд олгосон, ногоочдод олгосон. Энэ жил бас тариаланчд ногоочдод олгож байна. За энэ зээл бол бид нарт маш их нэмэр болж байгаа. Энийг бид нар бол бас тариаланчд бид нар энийг хэлхэн зүйтэй гэж бодож байна. Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал одоо энэ үндэсний хөдөлгөөн бол газар тариалангийн үйлдвэрлэлд бол нэлээдгүй том сэргэлтийг авчирж байгаа. Өнөөдөр Монгол улсад газар тариалангийн үйлдвэрлэл тоног төхөөрөмж нийлүүлж байгаа дилер компаниуд ч гэсэн өгөөж өгөөд явж байгаа. Бид нар ерөнхийдөө бол энэ хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнийг зарласнаас хойш хугацаанд зөвхөн комбайн гэдэг чинь 3 жилийн хугацаанд 140 гаруй комбайныг оруулж ирж Монголд нийлүүлсэн. Тэгэхээр энэ өөрөө тэр хэмжээгээр газар тариалангийн үйлдвэрлэлд сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай ийм техникийн шинжилтүүд хийж байна л гэсэн.
За хүнсний хувьсгал гэсэн энэ үндэсний хөдөлгөөн гарч ирсэн. За булганчуудын хувьд бол маш өндөр дэвшил татсан. Энийг би юугаар нотлох вэ гэхээр Булган аймаг 340-50 га газарт төмөс за 200 га газарт хүнсний доо тарьдаг байсан. Хүнсний хувьсгалын энэ үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш за зээлүүд бас их хэмжээгээр авлаа. Энтэйгээ холбогдуулаад одоо бид 480 га төмс за 350 га хүнсний доо тарьж байна. Энэ өөрөө маш их дэвшил болсон. Хавар нөгөө энэ хүнсний хувьсгалын нөгөө хаврын арга хэмжээнээс авсны дараа ер нь одоо энэ манай сумандэнд тийм ээ бас өөр газар руу явж үзсэн ер нь хүмүүс одоо ер нь энэ нөгөө маш их урамтай бид нар юм хийж чаднаа одоо улс бидрийг дэмжиж байгаа ийм нэг одоо ганцхан амнаас нь гарч байгаагүй үгс биш тийм ээ энэ бүх биеэрээ ингэж мэдэрч байгаа. Махны экспорт хийхэд ер нь их хөдөлмөр ихтэй хийх ажил их байна. шим хүртээд явж байгаа тэр хөнгөлттэй зээл тусламжтай дээр нь шууны аж ахуй тэжээлийн үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжийг гайлнуудад чөлөөсөн байна. За өнөөдөр ингээд Монгол Улсын ерөнхийлөгч өөрийн биеэр бас хүрэлцэн ирээд энэ олон үйлдвэрлэгч нарын санаа бодлыг ерөнхийлөгч маань хүлээж аваад хэрэгжүүлээд зөвлөмж бодлого чиглэл гаргаад явж байгаа их баяртай байна. хангалттай байдаг, хэрэглэгч бол байдаг. Худалдаа авч чадвар хангалттай. Энд манай монголчуудын энэ гоо таны хэлээд байгаа нөө эрүүл хүнс эрүүл хүн гэдэг монгол хэлний чинь хамгийн гол юм бол манай энэ бүтээгдэхүүн ба. Манай энэ бүтээгдэхүүн өөрөө ямар ч химийн нэмэлт бодисгүй. Энэ химийн нэмэлт бодисгүйгээр хэрэглэгч маань яг хүсэж байгаа уусгүй, няцаадгүй, суурингийн шилний гурлыг одоо би яг 21 жил хийсэн учраас одоо гарахгүй мэд. Хангалттай бол хэрэглэхгүй юу? Ерөөс огт хэрэглэхгүйгээр хийгдэх. Эндээ нь бол өндөө олсон байна. Гадныхан бол их хэрэглэж штэ. Тийм учраас энэ манай бүтээгдэхүүн яг стандартын гормоо жоохон алдагдах юм бол ерөөс 3 хоногийн дараагаас шууд хөгжрөл эхэлдэг. Ерөнхийлөгчийг
одоо хүнсний хувьсгал гэдэг энийг бол маш их дэмжиж байгаа. Санхүүгийн зардал хамгийн одоо хэцүү асуудал байдаг. Тэгээд энд бол үнэхээр бид нар бас их нааштай үйл ажиллагааг нэгжимжүүлсэн сайн хөтөлбөр болсон байгаа. Ерөнхийлөгч хийж байгаад бид нар маш их хүндэтгэлтэй, маш их баяртай байна. Бизнес бол хизээ зогсдог гэвэл мөнгөгүй л зогсдог. Тэгэхээр яг зогссон байсан төсөл хөрөнгө оруулалтын зээл аваа хөдөлсөн гэсэн. Одоо хүнсний үйлдвэрлэлд дэмжиж байгаа ерөнхийлөгчөд бас маш их баярлж байгаа. Манай урд нь бас ирж исэн. Одоо энэ төхөөрхөн үйлдвэр нэгдснээс хойш дахиад бас ирж байгаад баяртай байна. Салбар бүхэлдээ хаягдл. Одоо яг нэг тойрог эдийн засгийн зарчмаар бодож хийсэн нүсэр биш төсөр тэгээ смарт ийм шийдлэр бодож хийсэн. Явандаа бол экспорт гэж бодлоо. Тэгэхээр экспортууд бидний бас гол том зорилт байна. Тэгэхээр Монгол маркетинг брэнд гэдэг юм авах боломжтой юм гэж байна. Түүний так байгаа тэгээд халаалтын системтэй ингээд Өдөрт нэг сайданд 9 литр авч чадчихсан. Өдөрт 18 литр гэсэн. 18. Сайн энэ бол 23 4 болж байна. Тэжээлийг яд хэлдэг. Тэгэхээр энэ дөрвөн гадар өөрөөсөө эрдэнэ шиш тарьсан. Дараад энэ чинь дааш шодгоод бидтэй тавцсан байгаа энэ хажуудтай байж байгаа. Ногоон тэжээлээ бодгож авч байгаа үдсэн юм байна. Тэжээл тэгээд илүү байна уу? Тэжээлийн үн ямар байна? Тэжээлийн үн бас яг харьцангуй боломж. Хайр хотод амьдарч байгаа тэгээ өдөө гарч ирсэн юм дээ. Хоёр хастай байж байгаа гарч ирсэн. Би ч болохоор барилгын төсөвч. За. Тэгээд энэ хотод боломжийн ажилтай, цалинтай боломжийн сайхан биш. Гэхдээ яг ерөнхийдөө энэ хөдөө аж ахуйн үр хөвгтдээ өвдөж үлдээ хийн тэ илүү том юм хийгээ тэгэл зорж ажиллаж. Хармоо Жимэлх фарм маань 2023 оны 4 сард анхны суурь тавьж эхэлсэн. Ерөнхийлөгч маань тэр оны 3 сард хүнсний хувьсгал гэж анх зарлаж одоо орон даяарын прожект маань эхэлсэн. Яг тэрэндээ бас одоо үнэхээр бас сайхан бэлэгдлэр таарч энэ хүнсний хувьсгалд хамрагдаж би яваад бас баяртай байна. Тэгээ энэ хамгийн чухал зүйл бол энэ одоо хүнсний хувьсгал хөтөлбөр маань энд хамрагдсан одоо янз янзын энэ одоо прожектууд маань бүгд л амжилттай болох нь одоо биднээс их орондоо одоо хариулах одоо ач учираас ачааны хариулганд бол хичээж ажиллах гэж бодож байна да.